Монгол телевизээс санаачлан 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа Монголын телевизүүдийн чуулга уулзалт өнөөдөр Blue Sky цамхагт эхэллээ. Энэ чуулга уулзалтаар Монголын телевизүүдийн одоо ба ирээдүйд дүгнсэн Максима төвийн судалгааны үр дүнтэй танилцдаг уламжлалт тогтоод байгаа юм. Энэ удаад 2014 оны судалгааны нийт дүнгээр үзэгчдийг сувг сонгохоо болж контент буюу нэвтрүүлэг сонгодог болсныг онцоллоо. Тэрчлэн Монголд сувгуудын үзэлт 8%-аар буурч энэ орон зайг гадны сувгууд эзэлжээ. Тэдний ирээдүйн 5 жилээр харсан зураглалаар их 5 телевиз байх ба нийт үзэгчдийн 40-с 60%, дид 5 телевиз 20-30% үзэгчтэй байх бол бусад телевизүүдэд үлдсэн хувь ногдохоор төсөөлсөн байна. Энэ нь телевизийн зах зээлд хэрхэн оршин тогтнох менежментийн тооцсон хэрэг юм а. Сайн контентууд гарч ирж байна. Тэд нар нь бол яг рейтингээ авч чаддаг болж байна. Харин энэ дээр зүгээр ямар асуудал шийдэгдэх ёстой байгаа вэ гэхээр тэр өрсөлдөөнийг дагсан, тэр контентыг дагсан зах зээлийн харилцаанууд зөв зохицуулах хэрэгтэй. Жишээ нь ялангуяа бид нар сая рекламны үнийн асуудлыг онцгойлон авч үзлээ. Тэгэхээр сайн контентуудын дундуур явж байгаа реклам үнэтэй явуулах ийм одоо зүй зохистой харилцаа руу орох хэрэгтэй байна. Монголын ямар ч өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн сувг дэлхийд гарах болцоо бол бүрэн бай. Техник, технологийн асуудал, санхүүгийн асуудлаа шийдвэрлэл нээлттэй. Алста топ телевизүүд уран бүтээл үйлдвэрлэж борлуулах ба зах зээл дэх 1 секундын ханшаа 10 $10-оор үнэлдэг болох бол дараагийн зэрэглэлийнх төрөлцсөн бодлоготой өөрийн 1 секундын ханш $3 байхаар харжээ. Энэ нь телевизийн зах зээлийн өрсөлдөөн байхаар төсөөлж байгаа юм. Энэ удаагийн форумор телевизийн зах зээл контент нийлүүлэлтийн асуудлаас гадна телевизийн сэтгүүлчдийн ёс зүйн асуудал нэг чухал сэдэв болж хэлэлцүүлэгдсэн юм. Энэ хүрээнд эзэдийн болон редакцийн хараат байдал нь сэтгүүлчийг ёс зүйн үйлдэл хийх гэхэд хүрэгдэх тухай хүндэгдсэн бол редакц ёс зүйн мөрдөгч урамтай байх гэгчлэн саналуудыг оролцогчдын зүгээс дэвшүүлж байлаа. Гэвч ёс зүй хэвшүүлэх оновчтой шийдлийг одоогийн нөхцөлд дэвшүүлэх боломжгүй гэж үзэх нэгэнч байв. Үүнийг эзэдийн бизнес улс төрийн эрх ашигтай холбон харж байгаамаа. Мөн чулуу уулзалтаар цаашид шийдэх гол асуудлаа хэлэлцсэн нь олон улсын зах зээлд тоглогч байх, зах зээлээ олон улсын жишигт хүргэх явдал гэж харлаа. Энэ нь гадны контентууд руу шуурах бус өөрсдөө бүтээгч байх зорилт юм.